Сайн байцгаана уу? За, голомтынхаа менторшип хөтөлбөрт хамрагдаад маш их зүйлийг ойлгосон. Харин өдгөө 10 жил үйл ажиллагаа явуулж байхдаа бид нар зорилго, зорилт болон өөрсдийнхээ ураа үгийг үнэхээр яг ингээд тодорхойлж чадаагүй юм байна гэдгийг ойлгож авсан. Мөн процессын зураглал, стратеги, өөрсдийнхөө давуу чанар гэдэг дээр яг төвлөрч ажиллаж чадхаа болсон хэмжээнд юу нь суралцсан гэж үзэж байгаа. Бид нар энэ жилээс ахуулаад үйлдвэрлэлийн хэмжээнд орж байгаа. Тиймээс процессын зураглал маань манай технологи, үйлдвэрлэл тал дээр юмыг маш бодиттой, тодорхой гол асуудлууд нь яг юу гарч болохоор байна, хэн юугаа хариуцах уу гэдэг дээр бол маш их тусалцаа үзүүлсэн. За тэгээд менторшип хөтөлбөрөөрөө бас жинхэнэ лидер хүний чанарууд ямар байх ёстой, бусадтай ямар үлгэр жишээ үзүүлэх ёстой, яаж бусдыгаа урамшуулах ёстой, хүний нөөцөө хэрхэн удирдах ёстой гэдэг зүйл дээр их зүйлийг суралцсан байгаа. Тэгээд өдгөө болохоор бид нар борлуулалт, санхүү мөн нэг борлуулалтын суваг тал дээр ч гэсэн бид нар процессын зураглалаа гаргаж эхлээд удаагүй байгаа. Мөн цаашдаа тэрийг 2025 оныхаа зорилтуудтайгаа холбоод хэрхэн үр дүнтэй ажиллана гэдэгт ер нь бол маш их суралцсан гэж бодож байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн энэ хүн хөтөлбөртэй хамрагдсанаар маш олон дэмжлэгийг авч мөн багш нараасаа их зүйлийг суралцаж, алдаа он дээрээ суралцаж, бусдын жишээн дээр ч гэсэн амжилттай байгаа компаниуд энэ хөтөлбөрт хамрагдаад их амжилт олсон газруудын бодит жишээн дээр ч гэсэн их зүйлийг суралцсан гэдэгт итгэж байгаа.